Дараагийн мэдээг танилцуулъя. За өмнөд Солонгост томоохон хэмжээний түүмэр гарсан. За үүнээс болоод 30 гаруй хүн амнасаа алдсан. Тэгвэл энэ хэргийн буруутныг олж тогтоосон байна. За тухайн хэрэгт буруутай этгээд нь 56 настай эрэгтэй байсан юм байна. За тэрээр бол өвөг дээдсийн бушийг одоо арчил цэвэрлж байх үедээ бол гал алдсан ийм хэрэг өдөөсөн байж молцшгүй. За түүнээс болоод бол Солонгосын түүхэнд ихээхэн одоо гамшиг давхуулсан энэхүү одоо гамшигыг бол өдөөсөн хэргийг бол хийсэн хүн болж байна. За одоогоор бол нэрийг нь бол олон нийтэд ил болгоогүй энэ этгээдийн хувьд Умард Кёнса мужийн Уйсон хушууны нэгэн толгот дээр байрлах өвөг дээдсийн булшинд тахил үлдэж байсан юм байна. За энэ одоо түүний хийсэн үйлдэлийг бол одоогийн байдлаар тогтоосон. Гэхдээ хараахан бол баривчлаагүй байна. Хэргийн газрын мөрдөн байлцлалтын ажиллагаа дуусны дараа байцаалтанд дуудаж тухайн буруутай этгээдийг байцаах юм байна. За буруутай этгээдийн хувьд бол өөрт тулгасан ялыг огт одоо хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж байгаа. За энэхүү одоо гал эхэлснээс хойш 10 гаруй хоногийн дараа бол барилга байгууламж тэр дундаа түүхэн сүм хийдийг бол сүйтгэсэн ихээхэн хэмжээний хохирол учруулсан энэ түүмэр бол дийгдсэн. За ингээд гол төмрийг бол одоогийн байдлаар эрх баригчид хяналтандаа оруулсан гэж нэм гарагт мэдэгдэж байгаа. За мөрдөн байцаагчид шижигтний охинтой бол ярилцсан. За түүний одоо өгсөн мэдүүлгийн дагуу бол эцгэнд булшны дээгүүр унтсан модны мөчрүүдийг тамхины асаагуураар шатаах гэж байгаад гал гаргасан гэсэн ийм мэдээллийг өгөөд байгаа юм байна. За бүгд найрамд Солонгос улсын ой албаны мэдээсээр түүмрийн улмаас нийтдээ 48,000 гаруй талбай шатсан. За энэ бол нийслэл Сөүл хотын нутаг дэвсгэрийн 80 орчим хувьтай тэнцвэрч хэмжээний газар түүмэрт өртсөн байна. За түүмэр мөн байшин, барилга, үйлдвэр, үндэсний түүхэн дурсгалт газрууд нийт зэрэг одоо 4,000 гаруй байгууламжийг устгаж үгүйг хийсэн байна. За мөн ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн Говьоны сүм болов сүйдсэн барилгуудын дунд байсан юм байна. За энэ сүм нь бол манай эртний өмнөх 618 онд баригдсан. За тэгээд тус мужийн хамгийн том байгууламжуудын нэгд тооцогдож байсан ийм сүм юм байна. За гол галыг бүрэн унтраасан ч гэсэн жижиг галууд бол бас дахин түүмэр асах ийм магадaltaй байдалтай байгааг албаныхан мэдэгдэж байна. За ер нь бол гал дэгдэх гол шалтгаан нь бол нэгдүгээр хүчтэй салхи дэгдсэн. За дээр нь бол их хуурай байсантай холбоотойгоор бол гал төмөр хідэн хот мужид бол тархсан байна. За мөн энэ бүс нутагт бол урд өмнө байгаагүй дулаан хуурайшилтай байгаа. За мөн Кёнса мужийн хувьд бол нарсан ихээхэн төвлөрч байсан нь яг энэ түүмэр дамжрах гол шалтгаан нь болсон байна. За эх 7 хоногт цагдаа нар гал төмөртэй тэмцэх газар ой менежмент бол нийтдээ хамтарсан ийм шалгалтыг улс орон даяар хийхээр болсон байна. За Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүргийг төр гүйцэтгэгч Хан Доксу бол гал төмрийн улмаас орон гэргүй болсон хүмүүст төрөөс мөнгөн тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн байна.